2015 онд хотын дээр 13 дугаар хороолт жижүүр хийжсэн сөөхөд тэгээд нөгөө шатны доор амьдардаг болохоор тийм агаар байхгүй бүчим гэрэл гээгүй тэндээ айгүй бүчимтэй тэг өглөө хүн зайсан гарддаг тэр цэцэг түрээдлэнгийн 3 км-ийн одоо тийм том гүйлтийн талбайд гүйдэг гэсэн. Тэгээд танд хүн энэ бэлтгэл юу байн гүйж байгаа юм чинь Улаанбаатар марафонд ор гэсэн саналыг тавьсан. Тэр гүйх босдсон шалтгаан бодон одоо тэр унтаж чадахгүй бүгчмт гэсэн өөрийн эрүүл ахуйгаа яахын тулд өглөө бүхэн тэр гүйж ихсэн. Хуучин уг нь бол би гүйдэг байсан. Аймагтай байхдаа бол өглөө бүхэн хэлэн гол дургаа гүйд. Тэр юу хотод очиод яадаг шалтгаан болоо тэр агаар бүгчм тэр юунаас болж одоо тэгж энэ бол миний энэ одоо спортод өндөр амжилт гарахын их хүсэр болсон гэж би боддог юм а. 17 онд Улаанбаатар марафоноор 5 дугаар байранд орж дурсгалын медаль мөнгөний шагнал авсан. Энэ жил Улаанбаатар марафонд бүр тэргүүн байр цом алтан медаль юу мөнгөний шагнал авсан. Өөрийнхөө 5000-ийнхаа ахмадынхаа юунд. Тэгээд баг хангаан 5-ыг үржих 10-ын буйхаагаас хүрэл медаль алтан шипи ар хангаа алтан шипи-гээс 4 алтан 1 мөнгө Автоочрын нэрэмжтэй улсын аваргаас 2 мөнгө Булган аймгийн спортын ахмадын масчуудаас алтан медаль Азийн анхдугаар их наадмаас 3 алтан 1 мөнгө медаль 1500-та мөнгө 5,000-та алтан медаль 4-ийг үржих 400-ийн буйхад алтан медаль авсан. 10 км-тэй бол улсын рекорд эвдлэхэд 1 минут 04 секундээр алцаа баг рекорд эвдлэхэд ойрхон байлаа. Оросын дэлхийн 2 удаагийн аваргын аврагтаа өрсөлдөж орж ирсэн. Тэр нь бол одоо миний хамгийн их том амжилт, тэр том хүмүүстэй өөртөө тэр сайхан Азийн том тэмцээнд өөрийнхөө Монгол улсынхаа нэрийг гаргаж өөрийнхөө хүч чадлаа бас сарсантай баяртай байна. Амьдралын энэ эдрэлтэй энэ эргэлтийн үүдэл одоо надад бас маш хүнд юм олон тохиолдсон гинтийн бөгөөд. Тэгэхдээ тэр бүгдийг өөрөө сэтгэлийн тэнхээ өөрөө өөрийгөө ялж гарсан гэж би боддог. Энэ их усрал спортоор би өөрийгөө ялж гарч ирсэн. Миний 2 сайхан хүүхэд маань гинтээр зурд болсон. Гэр орон маань бас би шатаж бас орон гэргүүч болж үтсэн. Гэхдээ энэ бүгдийг төвчж гаргасан миний гол шалтгаан бол өөрийгөө яаж өглөө бүхэн гүйж би өшөө энэ бүхэнтэй тэмцэж амьдралын цаанд гарна гэсэн сэтгэлийн тэнхээ өөрийгөө ялгацснаас энэ амжилтанд спортын амжилтанд хүрэхийг болсон гэж би бодож байна. Одоо Монгол улсын нэрийг гаргаж тэгээд би өнөөдөр хэрлэн биш бүгдэнд Монгол улсын төлөө улсын төлөө би энэ одоо бүх юмыг хитгэл сэтгэл энэ бүгдээ би гарах ёстой шүү гэдэг сэтгэлийн хөөрөнгө одоо би өстой ямар ч байсан би чадна гэсэн өөртөө итгэл сэтгэлтэй маш их одоо сэтгэл хөдлөдөг. Үнэхэрийн одоо хүн чинь одоо тэмцээн уралдаанд гарахтаа нэг сэтгэл хөдлөлттэй тэгж байлгсаж одоо би улсынхаа төлөө энэ тэмцээнд амжилт гарах ёстой гэсэн өөртөө бол итгэлтэй байдаг. Манай ээжийг Жамсрангийн танаач гэдэг үнэхэрийн ажилсаг үнэн шудраг хүн байсан. Тэгээд надад ч гэсэн ер нь ямар нэг юм дөөрн сэтгэлээс үнэнч хүн тусрахад хүний төлөө яваас гэж заатыг сургадаг. Өөрөө ч гэсэн өөрийн ажлыг хаяад хүний төлөө явдаг. Тэр бүхэнд бол бас надад их сургамж хүний хайрлах энэрэнгүй энэ чанарыг надад олгож өгсөн. Энэс гадна хөдөлмөрлөх ямар амжилтанд хүрэхнийг ээж маань надад үлгэр жишээ болгож гаргаж өгсөн. Манай ээж бол аймгийн ардын диктат хүн байсан. Ажлаараа хөдөлмөрөөр өмнө шудрах юугаараа бол хамт олонныхоо өрөөлж энэ бүгдээр бол бид надад бол маш их сургамж үнэн ч өгөөд хөдөлмөрлөх энэ төлөв надад зааж өгсөн юм. Хүүхдээ жаргалтай гэдэг
хоёр хүүхдээр би үнэхээр бахархдаг. Манай хүү бол том хүү маань одоо гагнуус хийдэг. Багаас ер нь амьдралын янз бүрийн төвчээр хатажлыг үзсэн болохоор амьдрах ухаантай өөрийгөө тэгж авч явах үнэхээр одоо тэгж сурч амьдралаас аргагүй өөрийгөө сургасан. Охин маань болохоор бас оюутан болсон ч гэсэн бас очиод ажил төрөл хийгээд өөрийгөө бас авч яваад хувцлаад өөрийнхөө бүх хэрэглийг хийгээд тэгээд энийг өөрийнхөө авьяасаа бас хил гарч эрхөө хотноо юуны загвар дизайнаар яваад ирсэн. Сургуулаа төгсөөтэй орсон эрхөө хотод яваад ирсэн. Их засгийн одоо хот дизайнаар 3 жил дараалан төрүүлсэн. Тэр сургалт төлбөрөөр одоо энэ жил үнгүй суралцж байгаа. Би бас энэ хүүхдээрээ би сая бахархлаа л да. Сая намайг онгоцны буудлын дээр ууж ирэхэд хүүхдүүд маань маш их сайхан цэцэг яриад хүлээж аваад зураг өрг аваад тэнцэнээсээ зайсан гарч бас зураг авч одоо ээжигээ үнэхээр хайрлж хүндэж ээжийнхээ энэ сайхан амжилтыг өндрөөр үнэлсэн өртөө хүн ямар байдгийг тэр дээрээс би үнэхээр харж хоёр хүүхдээр үнэхээр бахархсан. Хүүхдийн их хүн үрдтэй бол ямар сайхан одоо ээжигээ хайрлах, ээжигээ хүндэлж ядгийг тэрэн дээрээс би харж хоёр хүүхдээрээ үнэхээр бахархаж байна. Утаагүй Улаанбаатар малбонод энэ медалийг авсан төрийн сүлжтэй эндээ төрийн сүлжтэй. Тэгээд энэ бол хамгийн миний хүндэлж авдаг хүрэл медаль гэдэг медаль дагуулдаг тамирчид хэлдэг юм билээ. Тэгээ энэ медалийг анх аваад ястай баярлж байсан. Би спортоор 9 жил явхад медаль авч үзээгүй. Бидний хүүхд ах үедээ медаль байдаггүйсэн. Спортын 2 дугаар зэрэг хамгаалж ирсэн. Анх удаа энэ медаль бол миний хамгийн юуны тэмцээний бүх юмны маань их усэр одоо урам хайрлсан медаль. Энэ медальд би хамгийн их дуртай. Азаас нодлын Шанхайд дурсан Ахмад масчуудын Азийн аварга тэмцээнээс 3 хүрэлтэй бас энэ 3 хүрэл маань өнөөдрийн 3 алт нэг мөнгөний маань бас дагуулсан гэж би бас ядж үздэг. Хүрэл медалуудтай хайртай. Яг суралцаараа бол юу сайн нийтлийг нэг авдаг байсан. Гэхдээ спортоор хөнгө атлетик юу одоо тэр хоолын зав юугаар 1500 5000 3000 юунд бол гүйдэг тэрнийгээрээ бол улсын 2 дугаар зэрэг гарсан 10 дугаар ангид өсвөр үеийнхтэй яргуу тэмцээндээ бол дандаа 2 3 дугаар байрныг бол эзэлдэг байсан. 1991 онд бол юунд бол харин улсын юуны хөдөлмөр батлан хамгаалахаар бол 1-р байранд орсон. Одоо амжилтаараа сургуульд авах үедээ бол юундээ л их сонирхтой. Спортод их сонирхтой. Тэр үедээ хэлээ өөрөө би зөвгөнж ийсэн. Тэр зөвгөнд маань би одоо биелэлээ гэж боддог. Би хэзээд нэгэн цагт гадаад явах юмсан би чадах уу гэд баахан хөнгө атлетикийн номнууд цуглуулад Орос Монгол номнуудыг цуглуулдаг. Тэрнийг их зүгээр хөдөлгөөн юмнуудын их сонирхдаг. Оросыг нь бол уншиж чадахгүй ч гэсэн тийм хөнгө атлетикийн ном их цуглуулдаг гэсэн. Тэгээд миний зөвгөнд бол хэзээ нэгэн цагт би гадаад явах юмсан гэж бодсон. Тэр маань одоо ястай биелсэн. Тэрийг би одоо энэ насны юунд биелэн чиж бодоогүй зүгээр өөрийн хүүхд зөвнөлөл тэгж мөрөөддөг гэсэн юм гадаад явах спортын юу яах гадаад явж үчих юмсэл гэж боддог гэсэн. 10 жилд 1-ээс 5 дугаар ангидаа 1-р 10 жилд суралцсан. Тэгээд нөгөө юуны байршилтаас болоод юу одоо 3 дугаар сургууль гэдэгтэй Тэмүүжин болчиход байгаа. Тэмүүжин цагсалбарт орсон. Тэгээд намайг анх энэ хөнгө атлетикт орох их сүрийг бол ичээ хорлоо багш тавьж өгсөн. Хичээлийн дундуур за хөнгө атлетик тийм хүмүүс тэдэн цагаас ирэн шүү. Секцэнд орно шүү гэсэн. Тэгээд тэр юу маань одоо энэ спортын маань их үсрийг тавьж өгсөн багш нар маань надад энэ хөнгө атлетикийн анхны аах тавьж өгөөд яргуй тэмцээн улсын одоо тэр юуны яргуй гэж
юунуудын тэмцээн болдог. Тэр нь жил бүхэн дараалал орж дандаа 3 дугаар байр эзэлдэг ус 2 занд 1500 3200. Тэгээ манай хүүхдүүд ч гэсэн бас сургуульд байхдаа дандаа тийм хөнгө холын занд гүйдэг гэсэн ус 3 дугаар байр 2-3 жил дараалан 1500 3000 та бас дандаа медалууд юунууд авдаг. Шагналууд авдаг. Мөнгөний шагнал юунуудтай. Бас миний заламж халааг бол бас 3 жил дараалан хамгаалсан. Тэмүүжийн согслууд. Оросын тэр юу тамирчин бол их мундаг. Ерөөсөө яг нэг жигд темпергүүжсэн. Би бол нэг хурдлаад нэг ингээд аажхан гүйдсэн. Тэнцэнээс маш их юм сурсан. Тэр 10 км 24 цаг яг тэр Оросын ард дагж гүйж явахдаа яг нэг темпергүүд гүйх гэдгийг бол ойлгосон. Хамгийн сүүлийн тойрог дээр бид 5000 даа бол яг юу яа гүйх гэж хэллээ. Нөгөө Оросынх бол хамаагүй хол тасархаа яваад би барьж чадаагүй. Сая 10-та бас тэгж удаад дагаад явж исэн чинь бас жоохон тийм ядарсан юм шиг байсан. Тэгээ би тойрог шихмаар ягаад минут гарангаар авсан 51 хэдтэй орж ирсэн Оросынх. Би 50 хэдтэй ус ирэх орж яхад минут гарангаар л дуцсандаа. Үнэхээр тэнцэнээс маш их туршлага авсан. Нэг темпер яаж гүйдгийг бол өстой өөрийн биеэр тэр мундаг Оросын тэр дэлхийн 2 удаагийн авраг 5000-д гүйсэн юу бол дэлхийн 2 удаагийн авраг тийм ундаг хүнтэй энэ зэрэгцэж тэр хүнээс тоосон дорсондоо үнэхээр баярлж байна. Тэр бол хэдээс надад олдохгүй маш том завшаа. Бид нэр сая хотод тэмцээн явахын өмнө өвлөө эрт нөгөө юундээ автобус юундаа суух гэж явж байхад бол ахмадууд л ер нь их гүйж гэн, дасгал хийж гэн, тэр гудамжаар тэр цэцэг түрээлэнгээр энэ тэр хотын тэр цэцэг түрээлийн юунд бол ахмадууд их бэлтгэл сургалт хийж гэн. Өсөр үе бол улсын авраг Аз тэмцээнд явж байгаа хүүхдүүдэд бид нар мөр зэрэгцэж бэлтгэл хийж исэн. Энтэй амьтаа ч гэсэн би бас 3 дугаар сургууль, 1-р сургуулийн 2 сайхан хүүхдэд бэлтгэл хийж исэн. Ер нь бэлтгэл сургалт ч гэсэн бидний хийгдэнд бараг хүрэхгүй юм. Хороос хийхэд хүртэл бараг биднэрт ялагдаж шүү дээ. Тийм бэлтгэлүүд ерөөсөө ер нь өөрийгөө дайчлах юу бол айгу дутагдаад байгаа юм шиг санагдаж байна. Яагаад гэвэл би сая манай загдаа огч мэд нодоосын мастер биндрээс хүүхдэд очираад энэ яргууд орж байгаа хүүхдийг харлаа. 5000 ерөөсөө л нэг жигтгэн ямар ч тийм итгэвч юу аахгүй. Одоо би юм тэмцээнд орж байгаа шүү гэсэн юм байхгүй. Жигтгэн л гүйж бид нар чинь өөрийгөө яаж тэмцээнд цаг минуттай уралдаж тэрний амжилтынхаа өөрийн амжилтынхаа төлөө хүн явах хэрэгтэй. Тэр чинь өдөөлж игдэх юм яаж юм. Тэгэхээр ерөөсөө тэг өөрийгөө яалах бэлтгэл сургалтыг бол яг үнэн сэтгэлээс хийх байна л гэж бод. Бидний үед л багш нар ерөөсөө шууд хийгээд дутуу хийлэхэж ахиж гаргаж хийгээд гүйгээд орж ирж байгаа чи юу ч болоогүй юм шиг. Тэгээ өөрөө тэрэнд улам шаардлагаа би багш тэглийн чи ахаад би хийндэг гэсэн тийм хатуу сэтгэл биднэрт хоршорч гэсэн гардаг байсан. Тэгэхээр сургалт юун дээр бол өөрийгөө л дайчлахгүй багш нарт муу биш. Хүн өөрөөсөө л болно. Өөрийгөө л дайчлах хэрэгтэй. Би сурагч байхынхаа ер нь инженер болно гэж их боддог. Тэгээ энэ намрын ажлаар гурлийн үйлдвэрт нэг бид нар юун дээр тариа будаан дээр ажилласан. Тэгээд нөгөө кашва дээр ажиллах, үйлдвэрийн дотоод юун дээр бас үйлдвэртэй танилцаж ажиллаж байсан. Тэгээ улам нөгөө миний инженер болох их сонирхлыг улам татсан. Тэгээ 10 төгсөд би инженерийн ангид юу хэлсэлт өгөөд оноохоор ялагдаа тэгээд сургуульд орчод өгөөд тэрнийхээ дагуу би гурлийн үйлдвэрт машинистаар орсон. 20 жил тасардаггүй ажилласан. Ээж маань бол миний инженер болохыг бол юу дэмждэг байсан. Тэгээд нөө юундээ конкурстай ялагдаад гадаадын тэмцэж явах хуваар авахтууд харин охиныгоо гадаад явуулахгүй ганц охиныгоо явуулахгүй гэх. Тэгэхээр би өөрийнхөө юугаар гурлийн үйлдвэрт яг уралдаж жилийн комбинат гэж байсан. Тэнд илгээлт аавна гэж эвлийн илгээлтээр үйлдвэртээ орж машинист гэсэн юу аваад хамгийн одоо 5 давхрын гол машинист бүх юм толгойн талаас эхэлдэг машинистаар орж ирсэн. Тэгээд нөгөө илгээлтийн эцэгтэйхэд 300 мянган буцалтгүй тэтгэмж гэж өгдөг илгээлтэд.
Тэгээд тэр юундаа бол хамгийн гол нь тэр өөрийнхөө тэр техниктэй харьцах, техник сонирхдогдол тэр юуг бол бие тамирын юуг бол өстой яг л өөрийнхөө л сонирхлоор л явсан. Япон гүйгээд анх тэр 2 км яваад эргэлт хийдэг юм билээ. Тэгээ эргэлтэн дээр бол за ахмадын хамгийн анхны хүн тэдэн номерын тэд эргэлээ шүү гэсэн. Ирээд барианд орсон чинь 3-т орсон байсан. Дүндээ үлэг нь 1-д орсон байлээ. Миний ард талын хүн өөрхийн настай хүн 2-т орсон мөнгө авах байсан чинь бүр 2-оор өгрөөд би 2-оор өгөрж байгаа юм чинь тэр хүн чинь 2-оор өгөрж байгаа шүү дээ. Тэгээ тэгэл би 2-оор өгөрлөө би медальгүй боллоо. Би энэний ард ирсэн шүү дээ гэсэн гомдол гарсан. Тэр үнэхээр үнэн би намайг тойрог дээр ирэхэд эхний анхны ахмадын эхнийхээ тэдэн номер эргэлээ гэд хэлж ирсэн. Тэгээд тэр хүн бол бас айгүй харамсалтай намайг медалаа буугаад гарч ирэхэд хүртэл би медальгүй болчлоо чи юу алтаах байстай штэ гэж хэлсэн. Гэсэн ч тэр хүрэл бол надад бүх юмыг ястай хүрэл медалийг дагуулдаг хичээр амжилтанд хүргэсэн. Бас энэ дээр би бас нэг хэлэхгүй бол асуулахгүй. Манай бие тамирын багш нэргөө агштай бас баярлж авснаа илэрхийлье. Улаанбаатар марбонд одоо дараагийнхаа Улаанбаатар марбонд орох гээд бүртгүүлээд манай аймагт ямар хүн бэ бэлтгэл хиймээрэй гэж хэлэхэд олон улсын мастер Загдаа гэдэг хүнийг надад хэлж өгсөн. Энэ хүний хүчин тэр хэлчний бахархал ахмадын хэлчний бахархал гэдэг юунд тэр багаас шууд намайг ихний тэмцээнд гүйгүүтэл багтаа авлаа гэд авсан. Тэгээд нэргөө багштай баярлалаа. Энэ сайхан гарааг юм нээж өгсөн тэр олон улсын мастер том хүний багшаавын барилгаатай болгож гисэн баярлалаа гэдгийг бас илэрхийлье. Би ээжээс бол айлын ганц охин. Тэгээ манай ээж бол нийтийн ах үйлчлэгэнд насаараа ажиллаж байгаа тэтгэвртэй гараад тэгээд юуны аймгийн ардын их хурлын депутат хүн байсан. Тэгээд 50-60 жилийн ой медальтай юу гуталчин хүн байсан. Нийтийн ах үйлчлэгэнд. Тэгээд ээжээс хойш ээж маань намайг энэ спортод одоо нэг сургуулийн яргуй тэмцээн энэ 1991 он 95 онд бид нар хөдөлмөр баталгаа хамгаалахын тэмдгийг норм гэдэг 5 төрөлтөөр 91 онд улсын аврагт явж байсан Улаанбаатарт. Тэр бүгдд маань ээж маань их дэмждэг байсан. Миний нэг спортыг бол хүүхдээ хас маань их дэмждэг. Байнга одоо өөрийгөө юу сэтгэл санаагаар миний тэр бэлтгэл хувцас гонор өөрийгөө дайчлахт маань хүртэл зориг төвчээр сэтгэл санаагаар маань байнга дэмжиж яддаг. Би ээжтэй баярлж явдаг. Ингээд одоо бол миний үр хүүхдүүд надыг үнэхээр сайхан дэмжсэн. Сая одоо хотоос Улаанбаатар юунд буухад тасж авч бүр зайсанд гарч зураг хөрөг авч пис юун дээр тавьч хүртэл ээжийг олон түмэнд одоо бас юу бахархал болгож юу яачлаа хүүхдүүдэд баярлж байна. Үнэхээр ээжийнхээ энэ сайхан амжилтын манд дэмжиж ээжээрээ бахархаж байгаа да хүүхдүүдээрээ баярлж байна. В 2016 оноос 17 оны маань спортын өндөр амжилтын маань аймаг сумынхан өндөр үнэлж спорт энэ тамирын спорт хорооны газраас хүндэт өргөмжлөл хэрлэн тамгын газраас бас шилдэг спортын шилдэг Ахмад Тамирчин гэсэн хүндэт өргөмжлөл 2 дугаар баг аймгийн иргэдийн хурал тэгээд энэ бас 16 онд энэ шилдэг юу гэж бас энэ юуг өргөмжлөлийг гардуулсан Ахмадын шилдэг. Энэ эдгээр бол одоо миний Азад явсан Азийн юуны өргөмжлөлүүдийн 1500 5400 эдгээр нь бол одоо бас юуны одоо улсын баточрын нэрмжид олон улсын тэмцээнээс авсан өргөмжлүүд их жишээний олон медалуудаар аймаг хэрлэн сум тамгын газар одоо 2 дугаар баг маань энэ олон сайхан хүндэт өргөмжлөл өгсөн баярлж байна. Бас
81 оны 10 төгсөлтийн ABVGDE бүлгийн хамтуудаа бас баярлж явдаг. Намайг тэмцээнд явах ирэх болгонд надад хүндэтгэл үзүүлж бас юу цайлж мөнгөн эдийн засаг санхүү сэтгэл санааны өндөр тусламж одоо хувцалж ирэлж надад хүч чадал хайлж гэдэг андуудтай гурил тэжээлийн хамт олонны хамтуудтай баярлж авснаа бас илэрхийлье. Их хүн бол ястай хөвгтөл үрийн төлөө хичээр байнга хүүхдийнхээ эрүүлийн тэгээд бараг зүгээр нэг гадуур гараад ирсэн чи яаж байгаа бол нэг төр зур нэг уцаар яриад ийшээ тийш яхаад одоо бас юм аваад ч яаж ч ийш ч гэл бүх сэтгэл санаа үрийнхээ төлөө одоо 20 хэд 30 гарсан ч гэхгүй одоо энэ ирж байгаа хүүхдийнхээ төлөө бас зовоод яавь чи хаана явж гэн юу хийж гэн ажил чинь яасан уу таарсан уу гэх чишээтэй хөвгтөл үрийн төлөө хичээр одоо тэгж өсгөө хүмүүжүүдэд тань ижлтэй үүтэй босон ч гэсэн үрийнхээ төлөө бид нартай бол тэр чинь хүүхдэрээ л байгаа. Хүн харахад бол 30 гарсан 20 гарсан 10 хэдтэй юм шиг харагдана. Гэхдээ ихтэй бол үрээрээ л хүүхд насаараа тэгээд тэр хүүхд эрүүл байгаасаа ажил хөдөлмөрөнд сайхан байгаасаа үр хүүхдтэй тань ижилтэй халамжтай сайн сайхан яваасаа л гэж бүх хүмүүсийг сайн сайхан байгаасаа л гэж сайнхад ээжийг сүгөө өгч явдаг да. Ганц өөрөө хүүхдээч биш олон түмнийг сайн сайхан яваасаа л гэж. Ер нь хүнд бас сэтгэлийн тэнхээ эрч хүч одоо урам хайрлагаас гадна бас эдийн засаг юу гэдэг бол бас хүнд асуудал энэ би чинь 2 жил дараал явхад одоо тэтгэврийнхээ зээлийг одоо сүйдээ газар зарах ер нь зар тавьсал эсэл да. Гэтэ газар зарсан охин маань ч сургуульд орсон. Гэтэ охин маань өөрийнхөө төлбөрөөр баг юугаар орсон болохоор ер нь тэгээд цаашид одоо дэлхийн аврагт явах болцлоо хангасан болохоор бас санхүү эдийн засгийн хувьд маш ханд юу туслах юм бэ бас өөрийнхөө чадлаар бас юу амжилтаа гаргана гэдгээ бас илэрхийлмээр байна. Өчигдөр ч гэсэн би 2 дугаар багийн юм дээр хамтдаа та нартай баярлалаа. Одоо ингээд эрх орд идэхэд ойрхон ирсэн болохоор дэлхийн аврагт ирэх авсан гэдгээ бол бас илэрхийлсэн. Гурил тэжээлийн хамт олон үеийн ажилчин албан хаагчид ахмадууд болон хан хинтийн бүх ахмадуудаа ахмадын баярын өдрийн тохиолдуулан ахмадын баярын мэндийг хүргье. Урт удаанаас л эрүүл инквэж аз жаргалтай олон түмэндээ үр ачтай алтан сургаалаа хайрж урт удаан наслахын өдөртэй ирээдүйг өргөн дэвшүүлье.